Сайн байцгаана уу? Үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Соёл гоо зүйн боловсролын агуулгын хүрээнд арьс арчилгаа телегчээлийг хүргэж байна. Охид бүсгүйчдэд маань тулгардаг бэрхшээлүүд байдаг. Тухайлах юм бол арьс нь өнгөө алдаж гундах, мөн үрчлээ суух, нөсөө толб үүсэх, батгашиг гэх мэтчлэн шалтгаанууд үүсдэг. Тэгэхээр эдгээр шалтгаан маань юунаас болоод яагаад үүсэт байгааг дараах бичлэгээс харцгаая. Бүсгүйчүүдээ та бүхний арьс үрчлээдэж өнгөө алдан нөсөө тал бүүсч батг гарч эсвэл бүр будагны харшилтай болоод байна уу? Үүний шалтгаан нь юу юм бол? Нүрээ нэг л өдөр цэвэрлэхгүй байхад арьс ихээр бохирдож хэвийн байдалтай иргэн ороход бүтэн 7 хоног шаарддаг гэдгийг та нар мэдэх үү? Бид гой сайхан харагдахын тулд нүрээ буддагч эргээд арьсаа бүрэн цэвэрлэхдээ тийм ч их анхаарал хандуулдаггүйгээс дээрх олон асуудалтай тулгардаг. Тэгвэл би танд арьсаа хэрхэн арчлах талаар бяцхан зөвлөгөө өгье. Хэрэглэгчтэй арьсаа цэвэрлэхдээ арьсанд ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэлэн болон хөөсөн цэвэрлэгчийг хамтад хэрэглэж заншаарай. Гэлэн цэвэрлэгч нь нүүрний өнгөн хэсэг дэх бодгийг цэвэрлэдэг бол хөөс нь арьсны гүндэх бохирдлыг сайтар цэвэрлэдэг. Гэлэн болон хөөсөн цэвэрлэгчээр нүүрэндээ 1 минут орчим массаж хийх маягаар цэвэрлсэний дараа усаар угааж тоник болон тост түрхээрэй. Үүний зэрэгтээ зөв хооллож, идэвхтэй хөдөлгөөн хийн, стресснээс хол байх, мөн сайтар унтаж амарх нь арьсаа эрүүл, цэвэрхэн байлгах үндэс болдгийм. Тэгэхээр өдөр тутамдаа арьсаа зөв цэвэрлээгүйгээсээ болоод олон шалтгаан тулгардаг байна. Өнөөдрийн хичээлээр арьс гэж юу юм? Арьс ямар үүрэгтэй юм? Арьсаа бид нар хэрхэн арчлах талаар та бүхэнд мэдлэг ойлголт өгнө. Ингээд өнөөдрийн хичээлийг Сүхбаатар дүүргийн насан туршийн боловсролын төвийн багш мөнх чимэгтэй хамтран заана. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Арьс нь бол хүний биеийн хамгийн том эрхтэн байгаа. Арьс бол 16.5-аас 17 кг хэмжээлтэй, 0.5-аас 5 мм-ийн зузаантай, 1.5-аас 2 м квадрат талбайг эзэмшсэн 3 үе таврагаас бүрдсэн байдаг. Эхний үе буюу өнгөн хөрсөн арьсыг хамгаалах, гуужих, нөхөн түлжих үйл явж байдаг. Энэ өнгөн хөрс маань бол 5 үетэй байдаг. Хоёр дахь арьс буюу жинхэнэ арьс маань арьсны уян зөөлөн байдлыг хангаж байдаг. Гурав дахь өөхөн давхарх маань болохоор жинхэнэ арьсны доор байдаг хамгаалах үүрэгтэй байдаг. Арьсны үүрэг бол нарны хэд туяанаас хамгаалах, арьсын дулааныг зохицуулах, арьсыг мэдрэх, бодисын солилцоог хангах, хөс тос булчирхайг ялгаруулж муу бодисыг гадагшлуулдаг үүрэгтэй байгаа. Өглөөний цэвэрлэгээ маань болохоор шөнийн турш унтаж амарсан арьсны илүүдл өөх тосыг арилгах, өдрийн тос түрхэхэд бэлтгэх үйл явц байдаг. Оройны цэвэрлэгээ нь болохоор өдрийн турш явсан будагтай арьсыг арилгах, тос шороог цэвэрлэх, арьсыг шөнийн турш унтаж амархад бэлтнэ. Оройны арьс арчилгаанд хамгийн түрүүнд манай охтуудын ер нь нийтлэг алдаа байдаг. Нүүр цэвэрлэгчээрээ шууд сормосныхаа бодгийг арилгадаг. Хамгийн түрүүнд нүүрнийхээ бодгийг цэвэрлэхээс өмнө сормосны бодог буюу нүднийхээ тээнийг арилгах ёстой. Энэ зохин зориулсан зохины маань арьс нэмгэн байдаг учраас манайхан нүүр цэвэрлэгчээрээ шууд угаагаад байдаг. Энэ бол буруу юм байгаа. Дараа нь бол мэдээж усаар цэвэрлэж болно. Гэхдээ заавал эхний ээлж нь сормосны бодог арилгагч буюу зохины тээн арилгагчаар зориултынхаар нь арчиж өгөх ёстой шүү. Хязгаарч нүүрэнд зориулсан сүүн шингэн тоникийг нүднийхээ бодгийг арчиж болохгүй. Ингээд ус тосны холцтой, зөөлөн бүтэцтэй ямар ч насны хүнд зориулсан сормосны бодог тэнийг маш сайн авч өгдөг байгаа. Хоёрдугаарт сүүн шингэнд нүүрэндээ түрхэж өгөөд жигд нэгэн жигд тараагаад дөрхөж өгөөд энэ маань яаж байгаа вэ? Өдрийн турш арьсан дээр байсан бохирдлыг эхлээд сүүн шингэнээр ил байгаа бохирдлыг цэвэрлэж өгч байгаа. Манайхан болохоор ер нь зарим охтууд, зарим улсуудыг харж байхад бол нүүр гарын савнгаараа нүрээ угаачаад энийгээ нүрээ цэвэрлжлээ гэж яриад идэг. Нүүрний савн маань болохоор шүлтлэг ихтэй, гарын савн маань болохоор шүлтлэг ихтэй нүүрэнд зориулаагүй. Заавал зориултыг эхлээд сүүн шингэнээр ямар ч арьстай байсан хамгийн түрүүнд сүүн шингэнээр сайхан арчиж өгнө. Яг хөнгөн дээр байгаа бохирдлыг цэвэрлэж авч ийн.
Энийг бол усаар угаасан ч болно, чихтэй нойтон салфетгаар арчсан ч болно, чихтэй алчуураар арчсан ч болно. Дандаа арсныхаа шугамын дээшээ эрүүний төвөөс чихний доод омог, уруулын өнцгнөөс чихний дунд хэсэг, хамарны угалзнаас чихний дээд хэсэг, тэгээд чамархаа руу нүдийг нар зөв тойруулаад духыг дандаа дээш нь хөдөлгөөнтэй арчиж өгж байгаа. Хоёрдугаар хэсэгт нь энэ арс олгоноос шалтгаалаад нүур угаагч хөөс, нүрийн шингэн саван, угаагч гээлүүд гэж байдаг. Арсандаа тохирсныг одоо жишээлбэл батхтай арстай хүн хөөсөөр угаадаг ч юм уу, хуурай арстай хүн зөөлөн шингэн савгаар угаадаг ч юм уу. Арсандаа тохируулж бүтээгдэхүүн авах шаардлагатай. Одоо энэ гэл угаагчид хүрхсний дараа шууд усаар угааж болно. Усаар угаахдаа манайх их халуун усаар угаадаг. Халуун ус ер нь их жоохон дими арсны нүхийг тэлж өгдөг. Дээрээс нь арсыг сулруулж унжуулах үрчлээ үүсгэх нөхцөлийг бий болгож өгдөг. Бид нэр дараагийнхаа бохирдлоор дахиад л нүрээ угаах эрсдэлтэй байдаг учраас болж өгвөл нэг удаагийн юм сонгосон зүгээр идэх юм болов. Эсвэл порлоно маш сайн цэвэрхэн байлгаарай охтуудаа. За сая та бүхэн арс 3 давхаргаас бүрддэг. Мөн арс бол маш чухал үүрэгтэй гэдгийг сая бол мэдэж авлаа. Ингээд бүгдээрээ хамтдаа арсаа хэрхэн арчлах талаар үзцгээе. За ингээд нүр цэвэрлэгээний маань 3 дугаар үе шат буюу 7 хоногт 2-3 удаа гуйжуулах үйлчлэгийг гэрийн нөхцөлд өөртөө та бүхэн мань хийж явах хэрэгтэй байгаа. За тэгээ гуйжуулагчаа сонгохдоо бол аль болох ширхэг бахтай гэлэн гуйжуулагч сонгоорой. Ширхэгтэй байх тусмаа хүний арсыг зүсдэг, шархлуулдаг гэмтэй байгаа. Яг батхтай арстай хүнд бол аль болох зөөлөн жижигхэн ширхэгтэй л гуйжуулагчийг сонгоно уу гэхээс биш их үрлэн том ширхэгтэй скраб буюу гуйжуулагчийг битгий сонгоорой. Тэгээд энийг бол 7 хоногт 2 юм уу, тослог арстай бол 7 хоногт 3 удаа хийж хөвшиж арсан дээр байгаа энэ өнгөн муу арсыг унгаж ивэл их зүгээр байдаг. Энийг бол ир эмхэхгүй бүх төрлийн улсууд 18-аас дээш насны улсууд хийвэл зүгээр. 18-аас дээш насны улсууд бол 7 хоногт 1 удаа, 25-аас дээш наснд бол за 7 хоногт 2-оос 3 удаа гуйжуулж ивэл их хэрэгтэй гэдгийг шүү. За одоо миний сонгосон гуйжуулагч болохоор зөөлөн ямар ч төрлийн арсанд болно. Тэгээ арсан дээр байгаа өнгөн хөрсний маань бохирдлыг ухцсан арсыг авч өгч байгаа үйл явц энд болж байна. Зөөлгөөнд хүрэхэд та нар маань толныхаа өмнө сууж агаад эрүүнийхээ доороос эрүүний өнцгөөс чихний доод омог, уруулын өнцгөөс чихний дунд хэсэг, хамрын угалзнаас чихний дээд хэсэг, за тэгээд нүдний ухархаанаас чамархаа хүртэл, за духыг голоос нь 2 тийш нь ингээд бүрэг гэлдээд өгөхөөр ингээд бүх арс маань ингээд илүүдэл маань гоожиж өгч байгааг харж байгаа. Энийг нэг 5-аас 10 минут нэг их арсаа улаатлан өвдөлтөл нь үрээд ах шаардлагагүй. За тэгээ скрапта гуйжуулагч маань болохоор батхтай арсан зориулсан. Бидний энэ гуйжуулагч болохоор энгийн, хуурай, холмог арсан зориулсан ийм гуйжуулагч байгаа. За тэгээд дараа нь сайхан хүт усаар угааж авбал зүгээр. Хөнгөн нүдээ сайхан нүд рүүгээ оруулахгүй. Ер нь альва гуйжуулагч маск гэднэр тавьсны дараа халуун ус хэргэлдэггүй дандаа хүт усаар цэвэрлэж авдаг байгаа. Арсны өнгөн сэргээд ирж байгаа та нар манд харж байгаа бах. Өөртөө ялангуяа сууж байгаад өөрөө хийж байгаа нөхцөлд бол их гоё мэдэгддэг. За ингээд үндсэндээ цэвэрлэгээний маань үе шат дуусаад одоо чигшүүлэх арга руугаа орох гэж байна. Бүх арсаа цэвэрлж дуусчаа одоо бусад үед нь бол гуйжуулагч хэрэглэхгүй үедээ бол заавал тоникоор арчиж өгөх ёстой. Зарим тоникууд маань шууд түрхээд шингээдэг үйлчлэгээтэй бол зарим нь арчиж цэвэрлэж болно. Бас л яг арсныхаа шугамын дагуу
зөөлхөн өөрийнхөө арсыг бол нэг шулуун татаад авах хэрэг байхгүй. Тэгээ та бүхэн маань анзаарч байгаа бах миний нүүрний бүтээгдэхүүнүүд ерөөсөө нүднийхээ завханд хүрэхгүй байгааг манайхан юу бүхэл юмаа зархандаа түрхээд идэг пудраа хүртэл түрхдэг тэр маань бол буруу юм байгаа шүү. За ингээд тоникороо сайхан арчаад өглөө. Тоник маань бол арсанд чийг өгөх зориулттай үлдсэн бохирдлыг цэвэрлэж авдаг. Тэгээд дараагийнхын бүтээгдэхүүнийг түрхэхэд суур олж бэлдэж өгдөг байгаа. За гэрээ нөхцөлд маск тавих арга манай хүүхнүүд маань их ер нь хүүхнүүд ч гэхгүй ахад бүсгүүчүүд эрэгтэй усууд ч гэсэн хүртэл тавьцаа харагдчихэдэг. Би одоо та нарт зориулаад энэ салфетик маскыг яаж тавих вэ гэдэг аргыг бас хэлээд өгчээ. За маскнууд маань гэрээ нөхцөлд тавьж байгаа салфетик маскнууд маань бас л арсныхаа төрлөөр өөр байдаг. Тэгээд манай охинууд ч одоо нөгөө нэг батгтай арсан заруулсан өргөс тэмхтэй мөнгөтэй маскыг хаа хамаагүй бас л нүүр амн дээрээ тавиал хугацааг нь хэтрүүлэл удаан тавих тусмаа сайн байна гэсэн юм бол байхгүй. Хугацаатай тавиад масктайгаа унтаад за нэг амар их том дутагдал харагддаг нь юу гэвэл маска түрхчээд босоод аюу ажисаг юм хийгээ яваад идэг. Маск гэдэг нь маань ерөөсөө тавьчаад заавал 15-аас 20 минут хөвтөж амарч арсныхаа гүнд шингээж өгөх ёстой байдаг. Ерөөсөө маск тавьсан үедээ уцаа орлох юм уу, хүнтэй уцаар ярих, за тэгснээр янз бүрийн ажил амжуулаад яваад идэг. Манай өхнүүд бол ерөөсөө тех хэрэггүй шүү. Сайхан маска тавьчаад за ингээд арсандаа нэгэн жигд тавиад өчөж байгаа. Батгтай арстаа маск тавьж байгаа бол цохныхаа доор хамгаалагч цохны маск юм уу? Эсвэл хөвөн тавьж өчөж тавьж байгаараа. Яагаад бол цохны маань арс нэмхэн гэсэн энэ маск маань бас л цоход хүрэх ёсгүй болоод явчихжээ. За энэ бол чигшил өгөх зориулттай байгаа учраас үлдэгдэл шингэнээ сайхан маскын дээр дахиж нэмж түрхэж өгөөд шингээгээд арсныхаа гүнлээ угуулчлуулах ёстой. Та нар өөрсдөө сайхан ингээд дараад өччих. Мэдээж шингэнийг гоожуулахгүйгээр зөвлөгөө сайхан дарж өгөөд арсандаа нааж өгөх ёстой. За маскыг бол 15 минут тавиал. За хатаадаг маск бол яг 20-25 минут байдаг. 35-аас дээш насныхан бол ерөнхийдөө бол хуулдаг маскыг аль болох хэрэглэх хэрэггүй байдаг. Тэгээд ер нь маскыг тавихдаа заавал цохных нь масктад хамт тавьж өгвөл их зүгээр байдаг шүү. Маскыг хуулж авахдаа манайхан ч хаа хамаагүй татаал авчдаг. Ерөөсөө маскыг бол доороос нь дээш нь хуулж авна. Хуулж авлаа. Үлдэгдэл шингэн бахан бол сайхан гарынхаа алгаар шингээгээд өччих. Одоо нөгөө нэг хэвтүүлж байгаа маск тавиулчин гутч унтаад өгдөг байхгүй юу? Ерөөсөө энэ масктайгаа унтаж болохгүй. Маск маань шөнийн дурс арсны маань нүхийг хаагаад өгчих учраас заавал босоод бас маадлагаа хүт усаар маскаа цэвэрлэж арснаас аавна. Ерөөсөө маск хатчлаа одоо шингээд алга болчлоо гэж ерөөсөө бодож болохгүй байна шүү. Бидний арсны нүхийг бөглөөд шөнө арсын маань амьсгалуулахгүй болох учраас заавал маска цэвэрлэж хүүт усаар угааж иж унтах нь шүү. Бид нар арс арчилгааны маань 2 дугаар үе шатууд буюу чигшүүлэх үйл явцаа гэрээ нөхцөлд маск тавихаар үзэж байна. Энэ маскыг бол одоо энэ салфетик маскыг бол охтууд маань өдөр болгон тавиад байгаа. Өдөр болгон тавьж болно. Зөөлөн зориулттай учраас зуурдаг яг одоо модель маск эднэрийг бол өнжөөд нэг тавих хэрэгтэй. Өдөр болгон тавих зориулагдсан эд биш байгаа. За ингээд бидний харсанд тэжээлэх үеийн чигшүүлэх үйл явц маань ингээд дууслаа. Мэдээж хэрвээ энэ дээр 35-аас дээш насныхаа бол арс арчлах серум, эссенц эднэрийг дүрхэж болно. Манайхны бас нэг алдаа байдаг нь юу гэвэл одоо нүрээ угаачаад нүрээ цэвэрснээ дараа дараагийнхаа юм түрхэж өгөхгүй бол одоо маска угаачаад бид нэр тэжээлэх үйл явцаа явуулах гэж байна л да. Ерөөсө уудчээж 20-30 минутын дараа биш. Ерөөсө шууд үргэлжлүүлээд өгөх ёстой байгаа.
За тэжээлэх үйл явцын хамгийн нэгдүгээрт бид нэр цохиндоо тосоо турхиж өгөх хэрэгтэй. За та бүхэн минь анзаарсан бах тос нүүр цэвэрлэгчийг аваад ерөөсө цэглэж тавихгүй байгаа. Тэр цэглэж тавих нь болохоор шууд арсны үнд идчихэд учраас хоёр гарынхаа алгаар нэгэн жигт тарааж өгч тавьж байгаа. Завханд болохоор гарын долоовор дунд хуруу юм уу ядам хуруугаар хүрнэ. Хизээч долоовор хуруу хүрэхгүй. Тэгвэл долоовор хуруу маань их хүнд байдаг учраас завханд маань бол аль болох хөнгөнөөрөө дөнгөж үл мэдэг хүрэх учраас дунд юм уу ядам хуруугаар хүрч өгвөл их зүгээр эдгэн шүү. Одоо хэдүүлээ нүүрэндээ тэжээлэх үеэ тэжээлийн таснаас өмнө арсыг бэлдэж өгөхийн тулд за арсанд чийг өгөн цайруулн арс чангалах үйлчилгээтэй серум юм уу эссенцэг түрхэж өгье. Энэ бол өдөр шөнийн зориулттайг түрхэж байгаа. Шөнө унтахын өмнө шөнийн зориулттай л юм түрхнэ гэхээс өдрийн тас түрхчээд шөнө унтаж болдгоо. Өдрийн одоо өдөр зориулсан арс татагч матагчийг бол шөнө хэрглэж болдгоо. За эссенцээ түрхснийхаа дараа шөнийн тас бэлдэх үйл явцдаа гişгшил өгөөд бүр үйлчлэгийг сайхан үйлчлүүлэхийн тулд бид нэр эссенц түрхчлээ. За одоо шөнийн тасыг бас хоёр гарынхаа алганд жигэд аваад өөрсдийнхээ гарын алгаар хуруугаараа ингээд сайхан тараагаад өгчнө. Шөнийн зориулттай амийг шөнө түрхнөхөөс биш шөнийн зориулттай биш бол хэдүүлээ тас түрхэж унтаж болохгүй байна. За ингээд шөнийхаа тасыг түрхсний дараа нэг 15 минутын дараа арсны илүүдлийн сайхан өөрийнхөө арсыг хамгаалах үүднээс өөртөө хөнхөө массаж хийгээд өгнө. Энэ массаж маань эрүүний түвнээс чихний доод амаг, уруулын өнцгөөс чихний дунд хэсэг, хамарны угалзнаас чихний дээд хэсэг, нүдний даавар хөнгөн яваад бүтэн буцаж тойроод чамархаа дээр очиж даралт өгөөд духны төвөөс чамархаа хүртэл ингээд үнцэн яг арсны шугамын давгаа илж байгаа. Энэ маань өөрөө өөртөө арсыгаа хамгаалах, арсаа чангалах, унжихгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Бас шөнийн тасны үйлчлэгийг нэмэгдүүлж байгаа. Хэрвээ шөнийн тас их зузаан, тослог ихтэй өөрт 5 мэдрэмж төрөх юм бол шөнийн тасаа түрхчээд 15 минутын дараа хүүтэн халчуураар гарчиж илүүдэл тослыг аваад унтаж болно. Энэ маань одоо арсны маа цэвэрлэгээ, чих шүүлэлт, тэжээлээ өгөөд хамгаалах үйлчилгээгээ хийгээд одоо хэдүүлээд орой амрах, арсаа амар тайван амрах нөхцөлийг бүрдүүлээд өгсөн учраас сайхан амарч болох нь байна. Өдрийн турш будсан арсаа орой заавал арилгах шаардлагатай шүү. Охтууд минь цэвэрлэхэд амархан байгааз та хэд минь хичээгээрэй. За арс арчилгаа нь тэжээл, чийгшүүлэлт, за мөн цэвэрлэгээ, хамгаалт гэсэн үндсэн 4 хэсгээс бүрддэг байна. Ингээд эцэст нь хэлэхэд хүснээрэн гоё, гэхдээ хамгийн сайнаараа цэвэрлэл. Өнөөдрийн хичээлийг хамтран заасан Мөнх Чимэг багштай болон бидэнтэй хамт байсан үзэгчтэй баярлалаа.